цаана хүмүүстээ өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхээ ээлж хичээл тасцгаая. Монгол хэлнийхаа сургалтыг гаргая. Монгол хэлээр бид энэ хичээлийн жилд 2 дугаар ангидаа энэ сургалтыг хэрэглэнэ. Монгол хэл 2 гэсэн сургалтыг хэрэглэнэ. Бид 2 дугаар ангид орчихсон учраас одоо намтайгаа танилцъя. За намны энэ ихний хэсэг танарт хандаж хэлсэн үг байгаа. Энийг одоо бүгдээрээ уншаарай. За багш нь ингээд заагаад явал та нар уншин шүү. Одоо багшигаа дагаад нэг удаа уншаарай. Дүү нартаа. Уншиж, бичиж болсон дүү нартаа баяр хүргэе. Урдан юу уншаад ойлгодог. Ойлгосноо илэрхийлэх, мэдчилгээ талархал бичгэд чинь энэ ном туслана. Та нар чадна. Зохиогч 2 дугаар ангийн сургалтыг зохиосон ах эгчнэр нь та нарт хандаж хэлсэн захиа сургалтын бүгдээрээ сая уншицгаалаа. За нэг үеийн нөхдөд уншаарай. Бид уншаад сурсан шүү дээ. Багшаа дагаад уншаарай. Таних тэмдгүүд. За дараах 6-аар илэрхийлэгдсэн таних тэмдгүүдийг одоо бүгдээрээ мэддэг болъё. Энэ зургуудыг сайн ажиглаарай. Ном уншиж байгаа хүүхдийн зурган дээр уншаарай гэсэн. Хичээж байгаа тохиолдол хичээрэй. За энэ асуултын хүндэг маань юу гэсэн үг вэ? Сэтгээрэй гэсэн үг байна. За энэ болохоор нүдэн тавтаагаараа буюу нүцээрээ яриарай. Чихэлцэг хүүхдийн зорилтыг сонсоорой. За бас багшийг сонсоод бичээрэй. Энэ болохоор үгийн тайлбар. Тань таних тэмдгүүдийн тусламжтайгаар бид 2 дугаар ангийнхаа сургалтчдээ дасгал даалгавруудыг ажиллаж гүйцэтгэхнэ. Одоо бүгдээрээ өнөөдрийнхөө шинэ хичээлд орцгоё. За хамгийн эхний нэг хичээл буюу бүлэг сэдв маань үсгээ бүлэглэж ангилж сурыг. Бидний 1-р ангидаа цаанцхан бүх үсгээ бас ангилж мэддэг болсон. Тэгвэл өнөөдөр 1-р ангийнхаа хичээлийг бас давтана гэсэн үг байна. За 1-р дасгал дээр одоо бүгдээрээ ажиллая. За энэ дээр сайн хараарай. 1-р дасгал маань мөр дасгалын бүгдээрээ зааврыг уншаарай. Нэг удаа уншсан баг.
цагаан толгойн үсгүүдээ уншаад цэвэр сайхан бичээрэй гэсэн юм. Эхлээд бүгдээрээ уншаарай гэсэн үг. За уншаад яваарай. Одоо цагаан тухайн өсгүүдээ унссан учраас цэвэр сайхан бичиж. Цэвэр сайхан бичихтэй багшигаа дагаад бичиж шүү. За хамгийн эхний үсэг А үсэг. Агийн дараа Б. В. Г. Д. Е. Я. Ч. С. И. Хагас. За хагасын дээр ягаад том үсэг байхгүй байгаа вэ? Хагасын маань хос их шиг бүтээхэд гол үүрэгтэй буцах их шиг байгаа тийм үү гэдэг. К.
эл эм эн а өө пэ эр эс тэ өө үү одоо үү гэчихэд ямар хэсэг байдаг вэ? Фэ хэсэг байдаг тийм ээ. Фэ хэ за хийг бас ингэж үзэг салгаж бичиж болохыг багш нь заасан байгаа. Үзэг салгахгүй бичиж болно, салгаж бичиж болно. Хэ цэ чэ
иш иш че Тогон тэмдэгт том үсэг гэж байхгүй. Тэмдэг үсэг. Үе гэсэн үсгэнд том үсэг гэж байхгүй. Тогон тэмдэг үе. Зөвлөний тэмдэг бас том үсэг гэж байхгүй. Юу яа 35 үсэг маань аагаас эхлээд яагаад дуусдаг тийм үү хүүхдүүдээ? Бид цагаан үсгүүдээ уншаад зөв сайхан бичлээ. Одоо бүгдээрээ дараагийнхаа дасгалд орцгоё. Дараагийн 2 дахь дасгал маань юу гэж нөхдөдөө туулайд туслаарай гэж. Туулайд хэрхэн туслах юм болоо? Заавал туулайд туслахаа нөхдөдөө юу гэж ойлгож байна дасгалыг энд юу харагдаж байна нөхдөдөө? Чинаа үсэг нь дандаа ямар үсэг юм ажиллаарай? Дандаа жижиг үсэг байна. Тэгвэл энд юу гэж хэлсэн бэ? Сагсан дээр эг шиг энэ синхүү сагсан дээр тийг үлгэж хэлсэн юм. Тэгэхээр туулай эдгээр үсгүүдийг эг шиг гүйгүүлэгчээр нь яасан гэсэн үг вэ? Ангилсан гэсэн үг. Тэгэхээр улаан өнгөөр эг шиг үсгүүдийг синхүү өнгөөр гүйгүүлэгч үсгүүдийг ангилсан байх шүү дээ. Туулай тэгвэл энэ цагс руу ямар үсгүүдийг хийх вэ? Эг шиг үсгүүдийг хийн гэсэн үг. Одоо бүгдээрээ тэгвэл туулай туслаад буутая. Эг шиг үсгээ улаан өнгөөр буутна гэсэн үг. За Тэгшээ дагаад хүүхдүүдээ өөрсдөө будаад яваарай. Хойруулаад будаарай. Ингээд жигд будсан шүү. Дараа нь Сэрхэн будаарай.
үү. Бид нэгдүгээр ангидаа хамгийн түрүүнд их шиг үсгээ үзсэн юм уу? Танд тулсан 1, 2, 3, 4, 5, 6, 7 үсгийг үндсэн 7 их шиг гэж нэрлэдэг. Хүүхдүүдээ сайн тогтоогоод байгаарай. Үндсэн 7 их шиг. Үсгээ ямар өнгөөр бодох вэ? Сэхэр өнгөөр бодъё. Батад яваараа багшаагаад байгаа бодсон шүү. Багш нь ажлын хуудас тарааж өгсөн байгаа. Тэр ажлын хуудсан дээр бодно. Сургалтын номон дээрээ бодож болохгүй. Тэгийг сайн хараарай. B, G, V, C. Гэвэл өчөөсөө маань амны хөндөгөөс хөндөгөөр гарахтаа яг цаадтай хэлэгдэж гардаг. Гэвэл өчөөсөө маань их шиг үсгэн маань болохоор ямар ч цаадгүй хэлэгддэг. Бодож явахдаа үсгээсээ уншиж яваарай. Is ямар бодсон. Чи ямар бодож байна? Хэлээрэй. Одоо энд ямар бодсон бэ? Зүйтэй. Ямар мундаг юм бэ? Одоо багшийнхаа бодож байгаа үсгийг нэрлэдэг. Иш. Хэн бодож байгаа ямар үсгүй? Одоо энэ бодож байгаа хэлээрээ. Ямар бодсон? Одоо ямар бодож байна вэ те? Энэ ястайсан. Тэгвэл гээгүүлэгч хэсэг маань хэд байдаг байх нь? Бүгдээрээ тоолъё. Энд хэд вэ? 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16 гээгүүлэгч хэсэг байна. Цаана гадаад өгөн дордог онцгой дөрвөн гээгүүлэгч гэсэн байгаа тийм үү? Ингээд нийтдээ 20 гээгүүлэгч хэсгийн 16 гээгүүлэгч хэсэг нь Монгол өгөн дордог гээгүүлэгч хэсгүүд байдаг. Энд үндсэн 7 хишиг байгаа. Ингээд үндсэн 7 хишигтэйгээ гээгүүлэгч хэсэг маань дандаа хамтдаа үг бүтээж явдаг шүү. Таавдаа бодож үзсэн үү? Туйлаад тасалж хлаа тийм ээ?
Тэгвэл одоо бүгдээрээ дараагийнхаа дасгалд орцгоё. За 3 дахь дасгалын зааврыг уншаарай. Хичээл дуустал би дааж уншиж шүү. Ярилцаад бичээрэй. Одоо эхлээд энд ярилцъя. Эхлээд үсгээ уншаарай бүгд. Бидний шиг үсэг байна. Сая бид өмнөх дасгал дээр юу гэж ярилцлаа? Энэ үсгийг юу гэж хэллээ? Долоон их шиг гэсэн шүү дээ. Үндсэн 7 шиг. Тэгвэл үндсэн 7 шиг маань А, О, Ү, Э, О, У, И гэдэг байна. Тэгсэн чинь дотор нь яасан юм бэ? 1, 2, 3 ангилсан байна. Эхнийх нь А, О, Үг ямар их шиг гэх вэ? Энэ А, О, Ү-ийг их шиг гэнэ. Дараа Э, О, Үг ямар их шиг гэх вэ? Энэ их шиг. Гэсэн чи их шиг дунд нь ганцаараа үлдчихлээ. Энэ их шиг ямар их шиг гэдэг вэ? Саармаг их шиг гэдэг гэж бид нэгдүгээр ангид авсан. Яагаад саармаг их шиг гэлээ? Тэр өгөндөж ордог, энэ өгөндөж ордог учраас саармаг их шиг. Ясандаа А, Үтэй өгөндөж орно, Э, Үтэй өгөндөж орно. За, өгөнд нь өрөвний бичдэг. Өрөвнд нь өрөвний бичдэг. Одоо эдний гэдэг нь багш нь ойлгочихлаа. Өрөвний гэдэг маань энэ нэг хэлж байгаа. Энэ яг А, Үтэй өгөнд энд байгаа өрөвний бичдэг. За, Э, Үтэй өгөнд энд байгаа өрөвний бичдэг. Тэгвэл одоо энд 1, 2, 3, 4, 5 нүд байна. 5 цонх байна. Нэгтэй А гэсэн. Өөрөнд хагасыг юу гэж ярьлаа? Хагасыг томор байдаггүй, жижигээр байдаг. Ямар зорилготой гэлээ? Үндсэн гişүүдээр хосог шиг бүтээхэд хэрэглэгддэг. Их шиг хөсөг гэж ярьсан тийм үү? Тэгвэл А дараа нь өөр бас ямар хосог шиг байж болох вэ? Этэй хагасыг нийлжиж гэсэн хосог шиг бүтээ. Үндсэн гişгээс О шиг хагасыг нийлжиж гэсэн шиг бүтэн. Өөр үндсэн гişгээс О шиг дараа нь хагасыг бичиж Ү гэсэн хосог шиг бүтэн. Өөр үндсэн гişгээс Ү хагасыг нийлжиж Ү гэсэн хосог шиг бүтэн. Уншаарай. А, Э, О, Ү, Ү. Энэ ямар хосог шиг байхгүй. Өөдөө бүтсэн хосог шиг байхгүй шүү. За дөрөвдүгээр дасгалыг заавал уншаарай. Юу гэж байна вэ? Уншаад ярилцаарай. Энд 3 ангилсан байна. 1, 2, 3 гэж. Яагаад 3 ангилсан юм бол эхнийх нь уншия. А, Э, И, О, Ү, О, У. Дараагийнх нь А, Э, И, О, Ү, О, У, И, Ү. Гурав дахь нь А, Э, О, Ү, Ү. Бүгдээ та нар юу гэж бодож байна? Эхнийх нь дөрөв шиг, дараагийнх нь урт шиг. Сонгож удаанаас дуудах шиг,
урт их шиг гэнэ. Дараагийнхан 3 дахь нь хос их шиг. Хос их шиг бүтээгээд хагасыг хараарай чухал үүрэгтэй байгааз үндсэн их шиг дээр хагасыг хамтдан биччихээ хос их шиг бүтдэг байх нь. Үндсэн их шиг хоёрыг нэгдэр биччихээ урт их шиг бүтдэг байх нь. За энэ ганцхан үндсэд яхнаа ангаараа бичигдсэнэ урт их шигийн үүргээр ордог. За энэ болохоор нэгээрээ бичигдсэн богино их шиг. Энэ богино их шигийг юу гэж хэлдэг гэсэн? Үндсэн 7 их шиг гэдэг гэсэн тийм үү? За энэ болохоор эхнийх нь үндсэн. Дараагийнх нь урт. Дараагийнх нь хос. За их шиг хэсэг маань дотроо богино их шиг, урт их шиг, хос их шиг. Богино их шигүүд маань үндсэн 7 их шиг. За урт их шиг маань болохоор үндсэн 7 их шигээ яхна давхарлаж ижил их шигээ урт их шиг бүтдэг. Дуудахтаа сонгож удаанаар дуудана. За хос их шиг маань болохоор үндсэн их шигтэй хагастай хамт бичигдэж хос их шиг бүтдэг байна. Өнөөдөр бидний үндсэн хичээлээ одоо нэг эргээд санаа. Эхлээд бид яасан цагаан толгойн үсгүүдээ уншаад төв сайхан бичсэн. Хоёрдугаарт нь тулайд тусалсан. Тулайд төрхийн тусаллаа. Гişиг үсэг хэвлэгч үсгээр нь ангилахад тусалсан. За 3 дугаарт нь болохоор яасан? Гişиг үсгийн ангиллыг бид мэдэж авсан. Эрэг шиг, эмэг шиг, эрүүгийн, эмүүгийн хос их шиг мэдэж авсан. Дөрөвдүгээрт нь богино шиг, урт шиг, хос их шиг мэдэж авсан. Хүүхдүүдээ гэртээ сайн мэдэн тогтоогоорой. Дэвтэртээ 3 дасгалыг зөв сайхан бичээрэй. Баярлалаа хүүхдүүдээ.